Орой минь төргийн үзэгчдээ олон нийтийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. За 9 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дотооддоо бас хөл хорио тавигдаж хичээл сургууль үзэр үйлчлэгээгээд бүхий л салбарууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэнтэй холбоотой иргэд аж ахуй нэгжүүд юу анхаарах вэ гэдэг дээр бас зөвлөгөө мэдээллийг хүргэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлтгэж байгаамаа. Тэгээд студиуд ирсэн зочдтой танилцуулъя. Манай студиуд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Баярволд, цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа Эрдэнэт нарнжсан байна. Орой минь төргий. За хэдийгээр өнөөдөр дотооддоо алдаагүй бид нар хөлөөрөөгөө тавиад бүх үйл ажиллагаа жигдрээд ингээд яваад эхэлж байгаа ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдал бол хэвэндээ байгаа гэж ойлгож болох Баярвол дарга. За сайн байцгаана уу та бүхэнд орой мэндийг хүргэе. За Монгол улсын онцгой комиссийн 2020 оны 9 дугаар сарын 14-нд хуралдсан хуралдааны 29 дугаар тэмдэглэлээр бол тодорхой зааж өгсөн байгаа. Энд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 10 дугаар сарын 31 хүртэл бол комиссийн шийдвэрээр сунгасан. Тэгэхээр манай ард иргэд энэ бүх бизнесийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн гэдэг утгаараа бас бүх хэвийн байдалд шилжчихжээ гэж ойлгож болохгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэвээр явж байгаа. За энэ коронавирус талдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгмийн эдийн засгийн сөрөг үр нөлөөллийг багасгах хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд ч гэсэндээ энэ бизнесийн үйл ажиллагааг дэмжих үүднээс бас энэ үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр би сая хэллээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээрээ за энэ үйлдвэр үйлчилгээний байгууллага, нийтийн үйлчилгээний байгууллагуудад мөрдөж байгаа эрх бүхий байгууллагуудаас гарсан зөвлөмжүүдийг дагаж мөрдөх ажил хэвээрээ байгаа гэдгийг бас онцолж хэлмээр байна. За яг ингээд гар утсан ч гэсэн өдөр болгон мессеж ирээл ингээд анхааруулаад сануулад байгаа л да. Тэгвэл голон зүгээр нөгөө хэрэгжилтэн дээр нь манай иргэд бас өөрсдөө бас нэг анхааралгүй байдаг ч юм уу, эсвэл тоомжиргүй хинэггүй байдаг ч юм уу, аж ахуй нэгж бас нэг алдаа гаргадаг штэ. Тэгэхээр зэрэг яг энэ онцгой нөхцөл байдлын үед энэ бүх дүрм журмыг мөрдүүлж ажиллахад бол нийслэлийн мэргэжлийн хяналт болон мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бас тодорхой хэмжээний зөвлөмж өгч хянаж ажиллаж байгаа бах тий. Энэ дээр. За би юун төрөнд бас яг энэ дээрх асуудлыг хөндлөхөөс гадна коронавирусын цар тахлын тархалт маань дэлхийд дахинд бас ямар байгаа юм бэ? Тийм тайван байдалд орцсон юм уу, үгүй юу гэдгийг бас иргэдэд ойлгуулах нь зөв байх гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар дэлхийн нийтдээ 30 гаруй сая хүн энэ коронавирусын халдварлагдсан. За 24 орчим сая нь эдгэрсэн. Тэгэхээр 7 сая орчим хүн энэ эмчлэгдэж халдвартай байна гэж үзэж байгаа. Нийтдээ дэлхийн 216 улс оронд энэ өвчний дархалт бүртгэгдсэн байна. Тийм учраас бид нар тайвширч болохгүй. Монгол улсын хувьд бас яг энэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд маш олон талд арга хэмжээг авч ажилласан. Мөн төрийн болон төрийн бусад байгууллагуудын хоёулаа холбоо сайтай ажилласнаар энэ дотооддоо халдварыг алдаагүй байгаа. Тийм учраас бид нар тайвширч болохгүй. Гадна бүс нутгуудад энэ дархалт маш өндөр байна. Гэхдээ өнөөдөр энэ төрийн байгууллагуудын оролцоотойгоор энэ хөлийн хяналтыг маш чангатгаж тусгай үүргээр ирж байгаа гадны зорчигчдод гаднаас ирж байгаа Монгол улсын иргэд зорчигчдод тавих хяналтыг маш өндөр түвшин зохион байгуулж байгаатай холбогдвол энэ дотоодод алдаагүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр 300 гаруй хүн бас энэ зөөвөрлөгд иржсэн өвчлөлөөр энэ халдвар төвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж гарч нэг 10 орчим хүн л эмнэлэгт байна шүү дээ. Тийм учраас бид нар дотооддоо тайвширч болохгүй. Энэ халдвар хамгааллын дэглэм мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг бас онцгой анхаарах мөрдөж ажиллах нь зүйтэй гэж хэлж байна. За би энэ дээр бас нэг статистик тоо хэлье гэж бодож байна. Ягаад гэвэл бидний ойр хөрш орнуудад бас энэ халдварын дархалт бас маш өндөртэй. Халдварын дархалтаар улс орнуудыг жагсаахад нэлээд дээгүүр ялангуяа Оросын холбооны улс орж явж байгаа. За Оросын холбооны улсад энэ коронавирусээр халдварлсан халдварын тохиолдол 6114-оор нэг өдөр дотор нэмэгдсэн. Нийтдээ энэ
өвчлөл нь бол энэ сая гараад явцсан ийм өндөр эрсдэлтэй байна. Одоо нөгөө хоёр дахь давлгаа нь явж байна уу тий. тий? Одоо би бас дахиад хэлье л да. Энэ Буриадад 6219 тохиолдол нас орсон 63 байгаа, эрхүүд 18289 тохиолдол бүртгэгдсэн, 274 хүн нас орсон, туваад 7367 өвчлөөд 71 нас орсон. Забайковский орчимд бол тий 5500 гаруй хүн өвчилж 65 хүн нас орсон. За Алтай бүгд найрамдах улсад бол 12 хүн нас орсон, 2800 3000 орчим хүн бол өвчлсөн гэсэн ийм биднийг тойроод бол энэ өвчлөл өндөртэй байна. Тийм учраас бид нар энэ анхаарал сэрэмжээ алдаж болохгүй, дотооддоо энэ зөвлөмжүүдийг маш сайн баримталж бол ажиллах хэрэгтэй гэж бодож. Яагаад гэвэл манай монголчууд бас азтай, бусд оронд бол гэрээсээ гарч чадахгүй, дуртай газраараа явж чадахгүй, дуртай үзүр үйлчилгээгээ үзэж чадахгүй, нийгмийн үйлчилгээ хангамжийг авч чадахгүй юм байдал байна. Гэтэл өнөөдөр манайх дотооддоо алдаагүй, дээр нь 9 сарын сүүлээр хийсэн улсын онцгой комиссийн шийдвэрээр энэ бүх үзүр үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа хэвийн гормонд шилжүүлж байна гэдгийг бол шилжүүлж байна. Тэгэхээр бид нар бол бас энэ бусд орныг бол өөрснийхөө авсан арга хэмжээний хүрээнд энэ их тайван бас ажиллаж амьдарч байна. Тийм учраас энэ тайван байдлыг алдахгүй бол дахин л хэлэхэд энэ мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаа зөвлөмжүүдийг маш сайн анхааралтай сонсож, дагаж мөрдөж, ажил амьдралдаа хэвшил болгож ажиллах нь бол зүйтэй байна гэдгийг л гол зөвлөмөр байна. За одоо бар ресторанууд одоо бусад газрууд одоо сүм хийдүүд тийм ээ бүгд ингэж нэгдэж байгаа. Одоо бэлээхэн одоо гадны орны гашуун туршлага байна. Одоо сүмээс эхлээд ингээд энэ хоёр дахь давлгаач дахиж ихэлсэн байдаг шүү дээ Солонгост тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр ер нь цагдаа, нийгмийн хэв журам, сахиулах газар, мэргэжлийн ханалт хамтарч ер нь ямар хяналт тавьж яаж ажиллаж байгаа вэ? Ямар зөвлөмж хургуулж байгаа вэ? За дэлхийн нийтэд дарахад байгаа энэ коронавирус талбарын сар тахалтаа одоо сар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд бол холбогдох мэргэжлийн байгууллагууд ялангуяа одоо мэргэжлийн ханалт одоо цагдаагийн байгууллага энэ хамтсан хяналт шалгалт тавьдаг бол тогтмол явуулж байгаа. За үүгээрээ бид нар бас энэ дотооддоо энэ эрсдлийг одоо өвчлөлийг бол тархаагүй боловч одоо урьдчилан сэргийлэх үүднээс энэ арга хэмжээнүүдийг бол үе шатаар авч хэрэгжүүлж байгаа. За одоо ингээд ер нь бол нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад ингээд бусад одоо үйлчлэгний газруудын үйл ажиллагааг бүрэн хэмжээнд одоо хэвийн хэмжээнд шилжүүлсэн. За үүнтэй холбоотойгоор бас бид нар бас энэ хяналт шалгалтын ажлыг бас зогсоохгүй энэ бол явдаг журмаараа одоо тогтмол явагдана л гэсэн үг. За ер нь бол хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагаас бас хичээл эхлэе гэдэг аян арга хэмжээг зохион байгуулсан. Энэ маань одоо хүүхэд залуучдыг одоо гэмтрэг зүйчил осолт өртөхөөс одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг энэ цэцэрлэг сургуулийн удирдлагуудаа бас авч хэрэгжүүлсэн байж байгаа. За ингээд 21-ний өдрөөс бас ихтэй сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа ихсэнтэй холбогдуулаад бас энэ орчны одоо хяналт шалгалтыг сайжруулах, одоо эргүүлийн чиглэлд хамруулах. За цаашлаад одоо энэ худалдаа үйлчлэгээний газрууд, бар, ресторан, цэнгэний газруудын үйл ажиллагаанд тавих хяналтыг бас чангатгаж байгаа. За ер нь бол нийслэлийн хэмжээнд одоо нийтдээ бол 1100-аас 1200 дуудлага одоо мэдээлэл хүлээж авч ирсэн бол одоо энэ 16-ны өдрөөс энэ худалдаа үйлчлэгээний газруудын үйл ажиллагаа одоо хэвийн хэмжээнд шилжүүлсэнтэй холбоотойгоор дуудлага бол бас тодорхой хэмжээгээр өсөж байгаа. 1500-аас 1600 гэдэг юм уу те. Ийм хэмжээнд нэмэгдэж байгаа дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа албаагчдын бас ажлын ачаал бас нэмэгдэж байгаа. Гэсэн хэдиж бид нар бас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж одоо гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмтрэг зөрчлийг тассан зогсоох чиглэлээр бол холбогдох ажлыг одоо эрчимжүүлэх чиглэлээр бас холбогдох ажлыг бас тактик төлөвлөлт юмудаа хийгээд бас ажиллаж байна. За гэмтрэгээс урьдчилан сэргийлэхээс гадна одоо нөгөө хүн хоорондын зай барих гээл одоо энэ бүхэн чинь одоо хэрэгжихгүй гэж ойлгох уу? Одоо хэрэгжих боломжгүй л очлоо л да тий. Одоо анги гэтэл бүгд одоо 30 50 хүүхэд бол нэг дээрээ суугаад хичээлж байгаа хэвийн хоримчилсантай холбоотой тий. За бар ресторан гэтэл мэдээж ер нь бол тэнд бол бас зай барих баг боломж байхгүй шүү дээ. Ер нь бол ингээд эргүүл хяналт шалгалт хийж хахад ямар зөрчилдөд хөвчлэн илэрж байгаа. За ер нь бол бид бол энэ бар цэнгэний газруудын үйл ажиллагаа хэвийн горимж шилжүүлсэнтэй холбоотой энэ үйлчлдэг байгууллагууд 04 цаг хүртэл ажиллаж байгаа.
Энэ хугацаанд бол одоо бид нар хэн шалгалтыг бол тогтмол тавьж байна. За энэгээр ажиллагдж байгаа зүйл бол ер нь бол баар цэнгэний газрууд залуучууд ихээр цуглаж байна. За ялангуяа одоо ингээд хичээл сургууль эхэлсэн ихтэй сургуулийн оюутан залуучууд гэдэг юм уу те. Ингээд цуглаж одоо бөөнөрөө ингээд янз бүрийн байдлаар одоо наригдсан гэх юм асуудал гарч байна. За энэ дээр нь одоо бид нар бас энэ нийслэлийн засаг даргын захирамжаар одоо тогтоосон цагийн хязгаарыг зөрчих асуудлуудыг гаргаж байна. За энэ дээр бас холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулад зөрчсөн энэ үйл холбогдлыг одоо материалжуулаад хаалх хүртэл арга хэмжээг бас авч байна л да. За мөн дээр нь одоо 21 наснд хүрээгүй залуучдыг те хүмүүст одоо арх сэтгүүлээр үйлчлэхийг хориглосон юм хуулийн заалттай. Энэ хуулийн заалтыг бас зөрчих асуудлууд гарч байна. За баяр бол дарга нэмэх гэж шүү. Тэгээд тэр нэмж хэлэхэд энэ улсын онцгой комиссээс гарсан шийдвэрийг дагуу аймаг нийслэлийн онцгой комиссууд бол яг өөрснийхөө нутаг дэвсгэрийн онцлог тохирсон бас энэ хэм хэмжээг тогтоосон шийдвэрүүдийг гаргах ёстой. Зарим аймагт гэхэд 5 дахь өдрөө энэ согтууруулахундаа худалдаалдаггүй байх жишээтэй. Мөн заавал 0.4 цаг гэхгүйгээр орон нутгийнхаа хэмжээнд 22 цагаас хойш согтууруулахундаа худалдаалахгүй байх гэсэн зохицуултуудыг хийсэн. Энийг бол тухайн бүс нутаг аймаг сум дүүргүүдэд бол бас яг мөрдөж ажиллаж байгаа. Тийм учраас бол яг одоо бүх үйлчлэгээл юу болцсон те 4 цаг хүртлэе болцсон ч юм уу ийм ойлголт байхгүй. Тухайн бүс нутгийнхаа тогтоосон онцгой комиссоос тогтоосон хэм хэмжээний хүрээнд бол үйл ажиллагаа явуулж байгаа нь бас энэ коронавирус халдвараас өрчсөн сэргийлэхэд бас их тус төхөмтэй байгаа. Мөн бас энэ цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага энэ үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад хяналт хийгээ явж байхад бас таны түрүүний асуусан асуулт ямар зөрчил дутагдал байна гэхээр манайхан дотооддоо алдаагүй гэдээ бас тайвшрах шинж тэмдэг бол ажиглагдаж байна. Тухайлбал амны хаалтгүй гадуур явах асуудал байна. За мөн энэ үйлдвэр үйлчилгээний байгууллагууд нь үйлчлүүлэгчдэд зориулж гар халдваргүйжүүлэх уусмлыг бэлдээгүй, за гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг бол арга хэмжээнүүд авч байна. Мөн байгууллагууд бас өөрийнхөө хэмжээнд хичнээн хэвийн горимж шилжүүлсэн ч гэсэндээ зай барих арга хэмжээнүүдийг бас зохион байгуулж ажиллаж байгаа ч давуу тал байгаа. Тэгэхээр манай ард иргэд зөвхөн энэ олон нийтийн газрын хэвийн горимж шилжүүлснээр ковидыг сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш те. Энэ одоо хүйтэй сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулаад холбоотойгоор энэ томуу төсд өвчний өвчлөл бол нэмэгдэж ирдэг. Манайхан одоо өмнөх онуудын байдлуудыг мэдэх бах те. Эмнэлгүүдийн коридор нь дүүрсэн байдаг, хүүхдийн өвчлөл маш их нэмэгддэг. 10 дугаар сараас өвчлөлтэй. Тэгэхээр өнөөдөр энэ маск зүүх, зай барих, гарын ариун цэврээс сахих гэдэг асуудал маань зөвхөн коронавирусын халдвараас сэргийлдэг биш. Одоо энэ улирлын томуу төсд өвчнөөс сэргийлнэ гэдсний халдваруудаас сэргийлнэ маш олон талтай тийм байгаа. Өмнөх одоо бид нэр 1 сарын 6-наас эхлээл энэ арга хэмжээ коронавигийн эсрэг арга хэмжээнүүдийг аваад эхлэхэд энэ улирлын томоогийн өвчлөл багассан, эмнэлгийн ачааллууд багассан гэдэг маань өөрөө хувь хүн болон аж ахуй нэгж байгууллагууд маань энэ ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг сахих мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөний дор ажиллахад ямар үр дүн гардаг вэ гэдгийг бол харуулсан. Тийм учраас өнөөдөр тэр зайгаан барих, маскан зүүх, гараа угаах гэдэг асуудал маань бол зөвхөн нэг өвчнөд сэргийлсэн арга хэмжээ биш, халдварт маш олон өвчнөөс сэргийлдэг гэдгийг л онцгой анхаарч явах хэрэгтэй байна. Тийм та дөнгөж сая хэллээ л да манайх одоо дотооддоо халдвар алдаагүйгээд амны халдаа цөөхөн багассан байна гэж үнэн яг одоо ингээд оргил эдингээд яригдчих ах үед бол ер нь бараг 100% үзүүлжсэн шүү дээ. Одоо бол бас нэг дулаарсантай холбоотой ч юм уу гадуур ингээд харахад бол ер нь нэг 30-40% лав зүгээгүй харагдаад байгаа л да. Тэгэхээр иргэд маань бол одоо амны хаалтыг маш хурдан тогтмол болгох хэрэгтэй байна тийм ээ. Томоогийн улирч эхлэх гэж байна. За мөн баяр бодлогоос нэг асуулт асууя. Энэ одоо үүргийн онгоцууд ирж байгаа те хуваарийн дагуу ирээд байгаа. За онцгой нөхцөл байдал мэдээж эрийг өндөржүүлсэн бэлдэн байдал үргэлжилж байгаа тохиолдолд үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийг 21 хоногийн тусгааралд хэвээрээ юу? Тэрийг одоо наашиж багасгасан уу? За би түрүү хэлсэн 9-р сард хуралдсан улсын онцгой комиссийн 29-р хурлын тэмдэглэлээр энэ тусгаарлалт ажилтнанд байх 21 хоногийг бол хэвээр үлдээсэн.
Харин гэрийн ажиглалтанд байх 14 хоногийг бол зуцалсан байгаа. 21 хоног одоо тусгаарлах ажилтнтай байрандаа байгаа л тэндээс гараад иргэд бол чөлөөтэй болж байна гэж ойлгож болно. Тийм байна. За энэ шашны байгууллагууд гэдээ би түрүү нэг дурдаад өнгөрсөн энэ шашны байгууллагуудын үйл ажиллагаан дээр ерөнхий ямар чиглэл өгсөн бэ энэ өндөржүүлсэн бэлэн байдлын үед сүм хийдүүд одоо мэдээж хэрэг Буддагийн хийдээс гадна нөгөө одоо Есүс Христийн сүмүүд ч гэсэн ажиллал эхлэв шүү дээ тий. Энд бол нэлээд бас аюул гадны орны жишгийг харахад бол бас нэлээд аюул авалж идэг л да. Онцгой эрсдэлтэй бүс. Сүм хийд гэлтгүү ягаад сүм хийдэг яриад байдаг вэ гэхээр сүм хийд ч өөрөө маш олон хүнийг нэг дор бөөгнөрүүлдгээрээ л эрсдэлтэй болохоос биш яг адилхан шүү дээ. Ер нь ингээд бусад олон нийтийн арга хэмжээтэй. Тэгээ энэ дээр бол эрүүл мэндийн яам болон мэрэгжлийн байгууллагуудаас маш олон зөвлөмжүүд гарч байгаа. Ингээд бүр юуных нь салбараар нь кино театрт ямар санам зөвлөмжийг барих юм, номын санд яах юм, соёл урлагийн байгууллагуудад яах юм, хүүхдийн тоглоомын төвүүд яах юм, за үйлдвэр үйлчилгээний газруудад ямар зөвлөмжийн дагуу ажиллах юм, за энэ дээр усан бассейн, за гэрийн тэжээвэр амьтдаа иргэд яах юм, за энэ дээр мөн бас яг нөгөө сүм хийдүүдэд бас ямар дэглэм барьж ажиллах гэсэн ийм зөвлөмжийг бол гаргаад олон нийтийн сүлжээгээр бол хангалттай цацсан байгаа. Энд дээр тухайлбал сүм хийж шашны байгууллага өөрөө ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм, за түүгээр үйлчлүүлж байгаа өсөлтөө олон яах юм бэ гэсэн ийм зөвлөмжүүдийг бол эрүүл мэндийн яамны сайд, мэрэгжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагын сайтуудад бол тавьсан байгаа. Тухайлбал одоо би энэ сүм хийж шашны байгууллагуудад өгөх зөвлөгөөг танилцуулъя л да. Тухайлбал сүсгтээ олонний хувьд бол амны халдаан бол тогтмол зүүн, нойтон салбиаддаг гар халдваргүйжүүлэх бэлтгэлийг байнга биетэй авч явж хэрэгэл, гар барихгүй, тэвэрлэхгүй, үнсэлдэхгүй байх. За нүүр дам хамартаа болоод энэ бохирдсон гараа хүрхэхгүй байх. За хүн хоорондынхаа зай барин, за аршаа утлаг юу гэдэг те нөгөө шашны зан үйлдэл холбоотой үйлүүдийг хийхдээ маш сайн анхаарах, дамжуулж хэрэглэхгүй байх гэх зэрэг асуудлууд яаж зөвлөсөн байдаг. Одоо манай Монгол орны хувьд бас нэг иргэдийн анхаарах ёстой асуудал энэ яг найр наадмын цаг эхэлж байгаа. Хорим найр хийгээд эхэлнэ. Тэгээ энэ дээр бол яг саяны миний хэлсэн зарчим те зөвлөмжүүдийг бол барьж явах ёстой. Ягаад гэхээр манайхан ч хорим найр болохоор ах トゥ амраг садангууд бол уулзаагүй хүмүүс уулздаг, тэвэрлдэг, үнсэлцдэг. Тэгээд нөгөө цагаалга идээгээ ингээ хувааж дамжуулж хэрэгэлдэг. Энэ зан үйлүүдийг бол бас өөрчлөх шаардлага энэ ковидтай холбоотойгоор бол зайлшгүй гарч иржээ. Тийм учраас энэ дээр бол анхаарч ажиллах хэрэгтэй. Ер нь олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах үед цагдаагийн болон мэрэгжлийн хяналтын байгууллага хяналтанд ор ер нь бол хийгдээд явж байгаа. Мэдээж энэ маш олноор зохион байгуулагдаад ирэхэд мэдээж энэ хүн хүчний хувьд тэр бүр дээр бол цагдаа мэрэгжлийн хяналтын байгууллага бусад байгууллагууд очиод байх бол боломжгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар төвөр аргаар үед юм уу энэ дээр бол хяналтыг бол тавьж ажиллана. Тэгээд дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа байгууллагуудад зөвлөмж сэрэмжлүүлгийг бол байнга хүргэж ажиллаж байна. За жишээлбэл бүгд найрамдах хятад ард улсад хөд хорой дотооддоо бас тавигдсантай холбоотойгоор аялал жуулчлалын байгууллагууд дээр ирэх ачаал бас нэлээд нэмэгдэж хүмүүс олноороо бөөгнөрж бас нэлээд эрсдлийн нөхцөл байдлыг үүсгэж байна гэдээ Хятадын засгийн газраас мэдгдсэн байсан л та. Зөвхөн яг манай улсууд бол бас яг аялал жуулчлалын улирлын сезонч бас жоохон өнгөрж байх шүү гэн тий. Зуны улирал илүү байдаг шүү дээ аялал жуулчлал бол. Зөвхөн аялал жуулчлалын чиглэл рүү хандсан янз бүрийн зөвлөмж байгаа юу? Ер нь бол халдвар төвчин гэдэг өөрөө дамжих зам те халдваргүй дамжих зам өртөж байгаа өртөмхий би энэ бол тодорхой. Ялангуяа амьсгалын болон энэ ахуйн хавьтлын замаар халдварладаг өвчнүүдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд бол ерөөхдөө ижил төстэй байдаг. Тэгэхээр яагаад өнөөдөр олон төрлийн өвчин гараа угаа гэж байгаа тэ амны хаалт зүү гэж байгаа, зайгаан барь гэж байгаа гэдэг энэ бол угаасаа энэ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга байгаа тийм үү. Тийм учраас энэ аялал жуулчлалын байгууллага гэлтгүй бүх энэ аж ахуй нэгж байгууллага, үйлчилгээний байгууллагууд дээрх 3 зарчмыг бол ягштал баримтлаад бол ажиллах хэрэгтэй. Мэдээж Монгол улсад хэл
хөлийг тодорхой хэмжээнд хязгаарсантай холбогдуулаад аялал жуулчлалын салбарууд бол зохисон байдалд орсон. Гэхдээ өнөөдөр дотоодын аялал жуулчлал бол өмнөх оноотой харьцуулахад маш өргөн дэлгэр болсон. Энэ дээр аялал жуулчлал гэхээр зөвхөн зочид уудал гэдэг ойлголт биш. Энэ хөдөө орон нутгийн амралт, жуулчны баазууд, энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг энэ бүх салбар энийгээ дагаад хөдөлгөөнд орж идэг. Тийм учраас энэ бүх салбарт л тухайн чиглэлээр нь өгсөн зөвлөмжийг бол дагаж ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд нь үйлчилж байгаа хүмүүсийнхаа гар угаах нөхцөлийг бүрдүүл, гар халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүл, аль болохоор зайг нь бариулах арга хэмжээг бүрдүүл гэж зөвлөмөр байна. Тэгэхээр Эрдэнэт турандаа одоо энэ онцгой нөхцөл байдалтай холбоотой өнө хэдийгээр одоо дотооддоо хөл хорой тавьдсан ч онцгой нөхцөл байдал үргэлжилж байгаа яг энэ үед яг энэ дүрм журмыг улсын онцгой комиссаас гаргасан дүрм журмыг биелүүлээгүй зөрчсөн ийм тохиолдолд одоо ямар арга хэмжээ авч байгаа юм. Бид бол мэдээж өнөөдөр аливаа ажлыг хэрэгжүүлэхдээ заавал торгож норгоод авах нь уул нь гол биш л дээ, тийм ээ. Зөвлөнд аль болохоор ингээд зөвлөө туслаад ингээд явах хэрэгтэй. Гэтэл үнэхээр яг ингээд энэ журам биелүүлэхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч байна? Ямар өршөөрөг байна энийг биелүүлэх? За 20 цор энэ хязгаарлалт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон дэглэм журмыг одоо зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл заасны дагуу одоо иргэн хуулийн төд хариуцлага хариуцлагыг хуульчилж өгсөн байж байгаа. За энэ мань бол 5.13 дугаар зүйл маань гамшихаас хамгаалах тухай хууль зөрчих гэсэн зүйл залтуугаа энэний хоёр дахь хэсэгт бол гамшиг аюулт үзэгдэл халдвар төвчөө осол аюулын үед тийм ээ эрхүй байгууллаас тогтоосон одоо дэглэм 20 цэр хөдөлгөөний хязгаарлалт дэглэм журмыг зөрчсөн тохиолдолд одоо иргэннийг одоо 501 жилтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох. За эсвэл 7-30 оны хугацаагаар баривчлах ийм шийтгэл онцлуулахаар хуульчилсан байж байгаа. Хуулийн этгээдэд болохоор 5,001 жилтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ийм хуулийн хариуцлага хүлээлгэхээр заалттай байж байгаа. Одоо үүндээ яг ингээд за яг би түрүүн бас цухас дурдсан одоо гар утсан ч гэсэн байнга мессеж ирж байгаа нэрэл мэндийн яамнаас ингээд сануусаар л байгаа л да. Яг тэгвэл ковидын нөхцөл байдал бол одоо сулруулж болохгүй шүү. Нөхцөл байдал ингээд олон улсад ч гэсэн хэвээрээ байна гэдгийг сануусаар байгаа хэрнээ одоо дээр манайхан бол бас л маска зөөхгүйгээс эхлээл одоо сулраа явчлаа шүү дээ. Яг үүндээ энэ зуны сая 3 сар болов бүр үндсэндээ бүр яг суларсан. Тэгээд тэр болгоныг одоо мэдээж хүн болгон дээр очиод ингээд торгоод юм уу шийтгэхэд ингээд авах боломжгүй. Энд бол иргэдийн өөрийнх нь хандлага, ухамсар энд бол хамгийн их өндөр үүрэгтэй байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За өөр одоо улсын онцгой комиссаас гаргасан шийдвэртэй холбоотой юу нэмэхээр байна? Баяруулаарай. За улсын онцгой комиссийн сүүлийн хуралдаанаар бол бас 3 том асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Энэ дээр нэгдүгээрт нь бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн. За түрүүний би хэлсэн соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн үзэр үйлчилгээний газруудыг хэвийн горимд шилжүүлсэн. Ийм гол шийдвэрүүд гарсан. За тусгаарлалтын хоногийн 21 хоногийн асуудлыг би түрүү ярьсантай энэ бол хэвээр үргэлжилнэ гэдэг ийм шийдвэрүүд гарсан. Ер нь бол улсын онцгой комиссийн шуурхай штабаас энэ маска зүүцгээ яйныг бол дахин өрнүүлж байна. За баг тэр дээр хаа. Өрнүүлж байна. За мөн энэ комиссоос тусдаа нөгөө ажлын хэсгүүд гаргаад аймаг орон нутгуудын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүд орон нутгуудад ажиллаад эхэлсэн. Яг энэ нөгөө хөдөө орон нутг руугаа чиглэсэн арга хэмжээнүүдээ бас нэлээд төлхөө авч байна. За мөн энэ гадаадд суугаа монголчуудаа татан хууль ажиллагаан дээр энэ тусгай үүргийн нислэгүүдийн тоог бол нэлээд нэмэгдүүлсэн. За өнөөдрийн байдлаар урьдчилж гарсан онгоцны нислэгийг авч үзэхэд миний одоо яг ингээ сүүлийн харсан югаар бол бүгд найрамдах Солонгос улсаас ихэд 7-8 удаагийн нислэгээр иргэдийн татан авах ийм үйл ажиллагаануудыг хийхээр бол төлөвлөсөн байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр хамгийн их олон иргэд Монгол улстай ирж чадахгүй байгаа бол бүгд найрамд Солонгос улс. Энэ дээр бол төлөвлөлтийг хийгээд ажиллаж байгаа. Өнөөдөр зөвхөн энэ би бас нөгөө шуурхай штабынхаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулахад зөвхөн өнөөдөр ингээд онгоц нисэл энэ хүмүүсийг авчраад Монголдо буулгачдаг арга хэмжээ биш. Маш олон ажлуудыг төлөвлөн иргэдээ бууж нисэж ирэхтэн мэргэжлийн хяналтын байгууллагаас онгоцонд нь эрүүл мэндийн тандал судалгааг нь хийчихэж байна. Буугаад ирэхтэн халуун хоол бүлээн цайтай байх зочид буудлуудын
бэлтгэж जैन бэлтгэл ажлын хүрээнд өмнөх тусгаарлалтаас гарсан байрыг халдваргүйжүүлэх, цэвэрлэх дараагийн үйлчлүүлэгч хүлээж авахд бэлтгэхэд хяналт тавьж ажиллая. Маш олон ажлуудыг бол хийж гүйцэтгэж ажиллаж байгаа. За ер нь цагдаагийн байгууллага хяналт тавих нийгмийн хэв журмтай холбоотой нэмэх зүйл юу байна? Иргэдэд илүү юуг анхааруулах вэ? За коронавирус талдварын зардахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, за нийгмийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль гэж байгаа. За энэ хууль одоо хүчин төгөлд мөрдөгч байна. Мөн дээрээс нь гэмтэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль заасан дагуу иргэн одоо аж ахуйн нэгж байгууллага одоо хүлээх үүрэг байгаа. Нийтлэг үүрэг. Энэ үүргийнхээ дагуу бас холбогдох хууль тогтоомжийг сайн чанд мөрдөх. За цаашлаад одоо ингээд эрүүл мэнд одоо мэрэгжлийн хяналт бусад байгууллагаас өгж байгаа заавар зөвлөмжийг одоо бас биелүүлж одоо иргэд маань өөрсдөө амны халтаа зүүх. За хувийн ариун цэврээс тал дээр бас анхаарах. Энэ тал дээр бас аж ахуйн нэгж байгууллага маань халдвар хамгааллыг бас дэглэмийг бас барьж ажиллахыг л одоо бас анхааруулж хэлмээр. За сургууль цэцэрлэгийн байгууллагууд гэж бас хэцүү байна. Өнөөдөр одоо нэг анги жишээлбэл 60 хүүхэдтэй 60 эдэн хүүхдэд хичээлж байна. Одоо яг нэгэнт дотоодоо бас хөл хорой тавигдсан гэд одоо хэвийн горимоор хичүүлэхээс өөр аргагүй л байна л да. Бас л нөгөө нэг бөөгнөрлөө үүсч эрсдлийг бас бий болгож байгаа л нэг хэлбэр. Зөвхөн энэ дээр одоо бас эцэгчүүдэд хандаж бариул дарга зөвлөмж. Та яг үнэн хэллээ те Монгол улсад энэ сургууль цэцэрлэгийн анги дүргэлтийн асуудал бол хамгийн тулгымдсан асуудал байдаг. Энэ зөвхөн нөгөө хүүхдийн мэдлэг олж авахд саадуулдаг асуудал биш. Энэ альва өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нөгөө ангид байх норм дүрмийг бол тавиад өгсөн байдаг. Ийм учиртай байд юм а гэдэг одоо манайхаа харж байгаа. Тэгэхээр би эцэг эхчүүдэд зөвлөх хэд хэдэн зөвлөмж байна. Нэгдүгээрт хүүхдүүдтэй маск зөвлөж сургууль цэцэрлэгт нь явуулаач. Хоёрдугаарт нь хүүхдүүдтэй гар угаах дадал хөвшлийг бол бүр ингээд өөрснөө эцэг эхчүүд нь үлгэр дуурайл үзүүлж сургаач. Гуравдугаарт энэ ямар нэгэн энэ ханиад томооны шинж тэмдэг илэрсэн хамар ам нь одоо шүүхэнсэн, нусгойдсон, ханиалгасан цор ийсэн хүүхдүүдийг ерөөсөө сургууль цэцэрлэгт нь битгий явуулаа. Гэртээ тусгаарлал, гэрт нь байлгаад эмчээс зөвлөгөө аваад эрүүл мэндийн байгууллагт хандаад эмчлүүлээч. Тэр өнөөдөр ийм шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд чинь сургууль дээр очиод за корона биш маа гэхэд одоо энэ нөгөө томоо төс төвчнүүдийн чинь бол яг ингээд зөөвөрлөд тараагаа дэгдэлт үүсгдэг ийм хүчин зүйл байдаг учраас ийм шинж тэмдэгтэй хүүхдүүдээ битгий сургууль цэцэрлэгт нь явуулаарай гэж энэ төрлийн зөвлөмөр байна. За одоо оюутнууд ихээр ирчихсэн бар савар одоо маш их явж байгаа. Нэгэнт одоо энэ дотооддоо хөл хорой тавьсан асуудал бол бас улс орныхаа эдийн засгийн байдлыг бас хэвэнд нь оруулах зорилготой, эдийн засгаа дэмжих зорилготой бас ингэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг залуучуудыг одоо бар савар битгийх яваараа гэж одоо бас тодорхой хэмжээнд бас хязгаарлах ёстой л байх тийм ээ. Ер нь бол оюутан сурагчид маань бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нийгэмд эзлэх байр суурь улс орондоо ямар одоо хүн болж төлөвшөж гарахыг энэ хүсэл эрмэлзэлтэй л энэ сургууль суралцахаар хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ умартаад одоо бар ресторанаар цэнгэний газруудаар наргид цэнгээ яваад байх нь бас зүй усны асуудал мөн үү биш үү гэдгийг бас ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Ковидоос гадна одоо гэмт хэрэг зөрчилд орсон тий гэмт хэрэг зөрчилд өртөх эсвэл өөрөө гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох, холбогдогч болох цаашлаад одоо амнаас эрүүл мэндээр авах асуудал үүсэх ийм эрсдэлтэй байдаг байхгүй. Тийм учраас энэ залуучууд маань одоо энэ дээр бас өөрсдөө ухамсартай хандаасаа л гэж үзэж байна. За. Ковид гэдэг вирус маань одоо яг манай хилийн гадаа буюу манай Монгол улсныг айлгүй л хаалгыг минь тогшоод хэн нэгэн хүн анхаарал сэрэмж алдвал онгоолгоод ороод ирэхэд бэлэн байна гэдгийг л маш ухамсарлах хэрэгтэй. За баярлалаа. Ингээд бидний ярилцах хугацаа өндөрлсөн байна. Өнөөдөр Монгол улсад бас дотооддоо хөл хоройгоо сулруулж хэвийн байдал үргэлжлэж байгаа ч гэсэн гадна нөхцөл байдал ковидын нөхцөл байдал бол олон улсын түвшинд ч өндөр хിവэрэ байгаа. Тийм учраас иргэд та бүхэн одоо дор хажил амныхаа хаалтыг 100% зүүж хэвшгээс эхлээд олон зүйл дээр хариуцлагатай байх юм нэн шаардлагатай нөхцөл байдалд бид амьдарч байна гэдгийг дахин сануулж хэлхийг хүсэж байна. Ингээд ирсэн зочдтой баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгчтэй баярлалаа.